Та хариулахгүй гэж болно. Монгол киноурлаг гэдэг юм үүсч бий болсон. Одоо энэ хэдэн жил болж байна. Энийг одоо би яримаас хэлээд байна. Ер нь Монгол кино урлаг гэдэг үүсч буй болоод 75 жил болж байна. Хугацаа шүү дээ. Хугацаа. За энийг бол байна штэ. Ер нь бид 30 жилийнхэн ойгоор 40 жил, 50 жил. За тэгэл ер нь тэгш тоотой ой бүгдийг засгийн газрын тогтоол гаргаад тэмдэглэж байсан юм уламжилтай юм байна. Гэтэл энэ жил одоо 75 жилийн хойно болох гэж байдаг. Жохон төр засаг маань яаж тэмдэглэх гэж байгааг бол үндэ бол манд мэдэх юм байхгүй байна. «75 жилийн түүхтэй тийм ээ. Энэ том урлагийг энэ сайн ингэүүлэх юм, энэ сайхан юмыг бий болгосон юмыг одоо бараг зүгээр арай түүхнээс арчилж байна гэж хэлгээд хайший. Ер нь л их санагалцахгүй байх шиг байгаа танд бодогч байна. Үтгэлгүй яах юм те. Эн чи байна штэ. Энэ юунаас болсон бэгтэй зэрэг байна штэ. Кино урлагийн чинь байна. Урлаг гэдэг талаас нь нэг төдийлөн ойлгохгүй. Тэр байгууллагын харьяаллын боловсрол соёл шинжилх ухааны яамнаас гаргаад төрийн өмчийн хороо гэдэг одоо соёл урлагийн байгууллагад нэлээд ээлгүй тийм байгууллагад харьяалуулсан байдаг. Хэд онд энэ бол 1997 оноос л болоо да. 97 оноос. Тэрнээс өмнө бол яаманда байсан, соёлын яаманд бол байсан. За тэгэхээр энтнийд ингээд өгөөдөхтэй зэрэг байна штэ. Нөгөө үйлдвэрийн байрын авчиж тоног төхөөрөмжийн болсон салгаж бүгдийг зайлуулад за тэгээд тэнд ажиллаж байсан улсуудын халаад ингээд хөндгийг савуулж байгаа. Тэгэхээр чинь одоо тэгээд тэрийг нэг л зарим байгууллагууд хой хүмүүст түрээслүүлээд тэр мөнгийг одоо авч тэргээрээ одоо амьдрэх гэж арай хэлэх нь юу юм? Ямар ч гэсэн Монголын киног бол устгах юу бол энд эсгэлсэн гэж би боддог. Одоо бид нар нэг юм их ярьдаг штэ. Кино үйлдвэр шиг болох вэ гэж одоо бараг жишээ ярьдаг боллоо штэ одоо. Бараг тийм биз дээ. Үтгэлгүй яах вэ? Кино үйлдвэр шиг болчихгүй. Тэр 500 ажилчинтай жилдээ одоо нэг 8 уран сайхны кино, 100 бүлэг баримтат кино, түүхийг тэр чигээр нь хийдэг. Кино мэдээг 24 дугаар гаргадаг, гадаадын шилдэг 40 кино орчуулдаг. Тэрийг 6 сая метр хальсан дээр олшруулад аймаг хөгдөд 40% кино өгдөг байсан тийм айлыг ерөөсөө л хэдхэн жилийн дотор түүхийн хуудаснаас хэн юу юм арчаад 1936-7 оны байдалд нь авчиж байгаа. Одоо нэг жилдээ 12 түүхийн хүрд хийдэг гэж байгаа юм. Тэр нь гардаг ч юм уу, үгүй ч юм уу. Өөрөөр хэлбэл энэ кино үйлдвэр үгүй хийснээр юу болж байгаа нөхцөл Монголын түүх нэг хэсэгтээ байхгүй болчихлоо. Хальсан дээр үлдэхгүй байгаа. За видео хальсан дээр аавна үз. Тэгэл тэр чинь тодорхой хугацааны дараа янз бүрийн искр гэл нэг техникийн олгодол байдаг штэ. Тэр нь үүсвэл байхгүй болчих штэ. Тэгэхээр түүх байхгүй. Бодлогын чанартай устгах гэж арай байхгүй л. Зүгээр нэг л гинтцсэн байгаа. Цаг үеийн ямар юм таарчих ба. Соёлын яамны харьяаллаас нь гараад тэр одоо улсын хөрөнгө мэддэг гэсэн тэр төрийн өмчийн хороонд очиод тэгэл нөгөөдхий чинь тэнд кино мэддэг хүн нэг ч байхгүй юм чинь нэг сайхан түрээслэл одоо мөнгө олно гэж бодсон юм байгаа үз. Тэгээ тэр чинь уг нь бол яамандаа л байсан бол юу гэж юм болох вэ юм чи одоо. Тий. Би нэг юм асууя. Бүхөрлийн дотор кино хамгийн чухал нэгэд Ленин хэлсэн гэлээдэг штэ. Яг тэгж хэлсэн юм уу? Яг хэлсэн байгаа юм. За. Тэр чинь байна штэ. Дэлхийн кино чинь байна штэ. Хэдийд үүссэн бөхтөр 1895 онд Францын ах トゥ хоёр Люмьер гэдэг хоёр нөхөр. Тэр үеийн одоо эрдэмтэн мэрэгдийн хийж байсан бүх шинэ бүтээлүүд одоо санаачлалуудыг нэгтгээд өөрснийхөө киног зураг авах аппараттайгаа өөрснөө хийгээд хувилж буулгаад нийтэд үзүүлээд бүр мөнгөөр үзүүлсэн байгаа юм. За энэ өдрийг бол юу гэсэн киноны төрсөн өдөр буюу синематограф гэж нэрлсэн байдаг юм билээ. Тэгээд энэ маань юу гэдэг зэрэг ерөөсөн дараа жилээс нь эхлээл ер нь бүх оронд ерөөсөн Европын бүх орон Орос ингээд бүх орнуудаар ерөөсөн дорохнод харцсан. Өөрөөр хэлбэл хүн чинь байж зүгээр гэрэл зураг харж байсан улсууд чинь хөдөлгөөнтэй дүрс харахтайгаа зэрэг ерөөсөн энэ тэр явж гэн тэр явж гэн гэдэг юм уу ерөөсөн үнэхээр их сони юм болж байсан байгаа юм л да. Ингээд бол энэ кинематограф гэдэг юм маань
дуугүй нэг хэсэг яваад 1928 он хүрсэн байдгийг. Гэхэд бол юу гэхтэй зэрэг зөвлөлтөд бол ер нь бас энэ киног ойлгодог мундаг улсууд байсан байгаа юм л да. Тэрний нэг нь бол тэр Ардын гэгэрлийн комиссар Луначарский гэдэг хүн Ленинтэй уулзахдаа бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино юм а гэж Ленин багшаар бол хэлүүлж дөнгөсөн байгаа юм. За ингэж хэлүүлчихтэй зэрэг одоо кино бол ерөөсөө хөгжих ёстой гэдэг газар сайгүй кино театр студ хаал байна энэ бичгийг томоор бичээд хадчдаг болсон. Тэгтээ зөвлөлтөд энд бас нэг гаживдал гарсан. Кино урлаг гэдэг бол хоёр багантай. Нэг нь бол уран сайхны уран ухаан. Хүний оюун санаа. Нөгөөх нь бол техник технологийн дэвшил. За энэ хоёр хоёулаа зэрэгцэж байж л бүх юм бүтдэг байхгүй юу. Гэтэл зөвлөлтөд энд нэг гажуудлага гарсан юу гэхтэй зэрэг одоохондоо хөрөнгөтний үзэл суртал, хөрөнгөтний техникжилт манай социалист реализмд харшаа. Тийм учраас тэндээс ерөөсөн энэ хөрөнгөтний техникийг авч болохгүй гэсэн ийм гарсан. Гэтэл зөвлөлтөд байж тээ өөрт нь бол юм байгаагүй. Тэгсэн мөртлөө ийм гаргачихсан. Тэгэл бүх эрдэмтэн мэрэгдэн та нараа даваа сайн кино камер хий, сайн юу хийгээл ингээл шахалтанд орсон байт юм байлээ. Түүх ярихад. Гэтэл манай кино үйлдвэр 35 онд ажилд ороход бол байж тээ. Ерөөсөө зөвлөлтийн юм огт байхгүй. Манайд уу? Тий. Кинонд бол ерөөсөө зөвлөлтийн хийж чаддаг юм байгаагүй. Анхныхаа хоёр кино камерыг биш нэг цагны баадуу шиг баадуутай Аймо гэдэг камер бол хоёрыг авч ирсэн байгаа. Тэр Сергей Гүйсүү гэдэг хүн ирж энийг ч одоо эхэлсэн түүхтэй. Тэгээд дараа жил нь мөн тэр жилээ байж тээ Дебри гэж Францын хоёр камер авсан байдгийг. За ингээ харин юу нь бол кино гаргадаг төхөөрөмж нь бол Гомз гэдэг төхөөрөмж байсан гэж байгаа юм. Государственный оптик механический завод гэсэн үг тэнд үйлдвэрс. Тэрийг нэг цөөхнийг Монголд оруулж ирээд ингээл кино үзүүлж эхэлсэн байдаг. Тэр битэхэл киноны тухай тогтоол гарахын өмнө бол ард кино театрыг нээсэн. Ингэж л одоо Монголд энэ кино урлаг гэдэг юмны суур тавьсан. Монголын кино урлагийн түүхийг бичлэлсэн тэр сайхан Ахмад үе. Одоо ч зарим нь жардалтай байж байна. Тэр хүмүүсийг хүртэл үндсэндээ тэгээд нэг эцэггүй болгоцсон шүү дээ. Гэхдээ тэгсэн л дээ. Гэхдээ ерөөсөө байж тээ. Орон баринаас нь гаргаад уран бүтээлэг хийхгүй өгөхгүй. Ингээл хөрөнгө мөнгөгүй болчихор чинь тэр хүн чи хайчих юм бэ. Тэгэл ерөөсөө гудамжинд л гарч байгаа юм чинь. Тэгээ яг хэвдээ манайхан өөрснөө өөдрөг сэтгэлтэй учраас бас энэ тэнд янз бүрийн телевиз, ийм тийм газруудаар бол ажил олж хийгээд уран бүтээлийг багшлаа ингээд нэг болсон. Бусад улсууд бол инженер техникийн ажилчид хөөрхийн мэдэд чинь зөвхөн тэр киноны төлөө зүтгэж авсан улсууд чинь яг гудамжинд гарч байгаа. Одоо тэгээ тэр улсууд чинь энэ кино үйлдвэр одоо ингээд баларсан суурьснээс хойш 15 жил боллоо тийм ээ. 15 жил болоход нөгөө улсууд чинь эд сайхан ажиллаж байсан залуу улсууд чинь нөгөө ажил олддгүй хүмүүсийн тоонд ороод тэтгэврт гарах болчихж байгаа. Тэгээд хамгийн өрөвдөлтэй улс, хамгийн бага тэтгэвртэй, хамгийн өрөвдөлтэй байдалд бол орсон. Гэхдээ нэг сайхан юм нь би кинондаа хайртай гэл нэг л сайхан оволцсон, нэг л сайхан сэтгэлтэй зүрхтэй улсууд л гэдэг. Та энэ хэдэн онд киноны энийг үйлс зарж ирсэн юм бэ? За би чинь одоо ер нь дөнгөж 20 хэдтэй хүүхэд Ленинградын кино инженерийн дээд сургуулийг төгсөөд ирсэн. Дуу авианы мэрэгжлэр. Одоогийнхний манайхны ярьдаг гадаад үгээр бол саунд инженер мэрэгжлэр төгсөөл. Тэрнээс хойш одоо 48 жил Монголын кинонд бол зүтгэж байна да. Энэ хооронд бол яг хэвдээ одоо манай Ахмад сайхан улсууд байлаа тэр үеч одоо дууны хайдангуй, чойжсрунгуй, пүрэм намжилгуй, за найруулагч нараас гэж ярих юм бол одоо манай жигжидгуй, чимэд тосргуй, дорж болом найруулагч, за лабораториос хөл эрдэнэгуй, гомсрунгуй гэдэг энэ сайхан улсуудын одоо буянд энэ улсуудаар өлгийдүүлж гэж баг хэлж болохоор кино урдаг гэдэг юмтай. За дуу халуунасандаа бол учирсан. За тэгээд Монголын кино үйлдвэрт бол би дууны цехийн дарга одоо үндсэн цехийн нэг шүү дээ. Ер нь кинонд чинь хоёр чухал юм байдаг гэж мэдэн шүү дээ. Нэг нь сайхан дүрс, нөгөөх нь сайхан дуу аваад байгаа. За энэ амин сүнс болсон юм дээр бол яг мэрэгжлийн хүн орж ирж тэр багш нараараа заалгаж ирсэн. За тэгэхэд надад нэг их тус болсон хүн болвол Дорчолом найруулагч орон сайхны удирдагч Ван Гоёр байдаг. Дорчолом найруулагчийн чи кино хийж сур.
Зүгээр энд ажил зохицуулаад даргалаад байж болохгүй. Вангангой бол уран сайхны зөвлөлийн гишүүн болгоод тачих. Тэгэхээр нөгөө зохиол хэлцдэг. Нөгөө бүх юм баталдаг бүх юм чи ороод нөгөө жинхэнэ урлагийн халуунтайгаа чинь ордог юм. Хийж байгаа. Хийж байгаа. Өөрөө. За тэгээд Дорн Чулмгаан 3 кино байдیں۔ Тэр үед гарсан. Сэтгэлийн дуудлагаар Нөмрийг хотны зураа өндөр ээж. Энэ 3 кино тэр манай гаваа шиг тэр манай одоо хин шиг найдангуй шиг чойсруугаа хэлийн аас томууд байхад байж тээ чи энэ үн дээр ажиллаа залуу. Ингээд надад бол итгэл үзүүлсэн. Тэгээ би чинь одоо чихэндээ наушник хийж жүжигчний дуу хоолой сонсож нөгөө чангалдаг сулалдаг өтгөддөг бүх юмд чинь сурлаа шүү дээ. Киноурлаг гэхээр би нэг буудлаас нэрээгүй шүү. Киноурлаг гэхээр нөгөө найруулагч жүжигчин хоёр цал ирэлтэн шүү дээ. Тэр гол дүрийн тэр найруулагч гэдэг. Одоо телевизийн юм бол зурагтаар одоо хүний л яриад байдаг те. Дөгөр базар явал хинч гэдэг. Ингээл чи орлоо гэж яриад байгаа шүү. Ард нь байгаа тэр мэрэгжлийн инженер техникчдийн хөгжил дэвшил болцоо гэрээс ярьдаг байхгүй. Тийм учраас энэ дээр бол та санал өгдөг байхгүй. Ер нь мэрэгжлийн инженер техникчдийг төрөлсөг яаж өнөх ёстой юм бэ? Ер нь яг мэрэгжлийн одоо би бол 1000 орилоод телевизээр ингээ орилонгууд арангаад байгаа үзэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэрэг зөвхөн телевиз зориг гэсэн. Энийг хийх гэж гадаад дотоод сурсан тийм ээ? Ийм одоо алтан хүмүүс биш үү? Тэ? Ёстой нэг баг нь танаас ч адилхан нэг кино л байхын тулд тэр сургалт өгсөн байгаа шүү Тий. дээ. За энэ бол байж тээ бас нэг юутай юм байт юм. Ихтэй байт юм аа. Зөвлөлтөд байж тээ 1920 он 30-аад оны ихэр байж тээ. Монтажны концепци гэдэг нэг тийм онол гарч ирсэн байна. Тэр бол юу гэхтэй зэрэг ерөөсөө тэр киног монтажлж байгаа хийж байгаа тэр уран бүтээлийн улсуудаар анхаарлаад явах хэрэгтэй. Нөгөө хоёр дахь багны улсуудыг бол хоёр дугаарыг нэнд орхичихсан. Орхичихсан ерөөсөө. За энэ бол байж энэ хоцрогдол бол тэндээс эхэлсэн байхгүй юу? Энэ хоцрогдол хэдий хүртэл үргэлжилсэн мэгтэй зэрэг чи боддоо 1920 оноос 1975 он хүртэл Горбачевын үеийг хүртэл үргэлжилсэн юм төвхтэй. Өөрснөө юм хийнэ гээл. За миний ганцхан жишээ хэлээ тий. Зөвлөлтийн хийсэн кино камерыг бий. Нэг сайхан одоо юу гэдэг Конос автомат гэл. Тэр бол жинийн 6 км дэлхийн хэмжээнд байгаа мөртлөө дуугардаг дуу аваа 55 децибел. Ингээл чиний зургийг авах удаа штэ. Заалны зураг авахд бүх улсууд эргэж харна. Юу хаан дуурах гээл. Хонь мал хүртэл үргээд дэрхэд босоод ахив явчихна. За ийм юм болохгүй нэ. Угаадаг машин хэд вэ штэ. 3 давхар машин эзэлсэн. Тим нүсэр юм байлаа. Тэгэхэд капиталист техник нь бол штэ ердөөл хоёр машингийн дунд ингээд унуулад хийдсэн. Доотлон дороо харагддаг, дээдлэн дээрээ харагддаг. Ийм юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоцрогдлоос бол Горбачев энэ үедлэг гарсан юм. Тэрнээс бүх юмыг өөрийнхөө хийнэ гэж зүтгээд. За ингэж хоцрогдолд орцсон юм аа бол байж штэ. Нөгөө инженер техникийн ажилтнаар руу чигдэг байхгүй юу? Та нар л ойлгохтой юм хийхгүй байна. Гэх маягаар. Тэгэхээр чинь байж тээ. Тэр улсууд чинь байгаа юм л өөдөн татах гэж зүтгээд байна үхээс нөгөө зөвлөлтийн капиталист техникийн авчрахгүй, тэрийг үзүүлэхгүй. Энэ тэгэхээр чи яах юм бэ? Ингэж л энэ бүх юм эхэлсэн түүхтэй. Тэгээд энэ үеэс эхлээд инженер техникийн ажилчид бол хэдийгээр тэр за та нарын нэр чинь гарахгүй, нүүр чинь харагдахгүй учраас тэндээ наад юмаа хийгээд бай гэсэн маягийн тийм ойлголттой болцсон юм. Тийм ба. Би бол тэгж л ойлгосон. Яг л ижил байр суурь тавьмаар байгаа. Тийм ижил байр суурь тавих хэрэгтэй. Тийм. Ер нь тэгэхгүй тийм учраас байж та энийг чинь тэр Луначарский гэдэг мундаг хүмүүс хэлжсэн байгаа юм шүү. Кино гэдэг энэ урлаг энэ хоёр багныхын хүчээр янаа. Босч ирнэ. Тий. Тэрийг байж аль нэг нь байжтэй үгүйсгэх юм уу байхгүй болох юм бол энэ хоёрын диалектик амьд холбоо алга болно гэж хэлжсэн байна. Тэгээд энийг бол байж нэг хэсэг бичиж ясна сүүлдээ бүр болоод ганцхан Ленины тэр нөгөө чивтрийн төрний ярьдаг үгийг л лоозон болгоод хадаад гэлсэн. Монгол кино урлаг үүссний 75 жилийн баяр засгийн газар тэмдэглэлээ, ой хийлээ, хүмүүсээ цуглууллаа, хүүхээ нэг бүтээгээд баримтаглаад авлаа. Цааш нь хөгжиж болно шүү дээ. Ер нь бол хөгжих үнд суурь нь бий. Ягаад гэвэл боловсон хүч юм бол залуучууд энэ тентхийн каноны сургалт өгсөн хүүхдүүд бол байна. Гэхдээ эдэндүүд хөрөнгө алга, ажлын байр одоо байр алга. Тийм ээ? Хөрөнгө алга байр алга. Гэхдээ энэ үнийг нэгтгэх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар нь штэ энэ төрийн өмчийн хороо гэдэг энэ мундаг бакнаас энэ кино үйлдвэрийг салгаж одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яам соёл урлагийн хороо бол өөрийнхөө мэдэлд авах хэрэгтэй.
Үгүй чи ой тэмдэглэнийхэд байж тээ төрийн өмчийн хороо юу гэдэг тэмдэглэх юм бэ? Нэг найруулагч байхгүй, нэг инженер байхгүй, нэг ажилчин байхгүй. Нийтдээ тэнд 6 7 хүн тэр сайхан шилэн нүртэй байшинд байгаа юм шиг байгаа юм. Юу хийж идэх юм? Лавл кино хийдэг. Үгүй тэгэхээр чинь байж тээ. Энэ бүгдийг бол нийлүүлж одоо нэг юм удирдлагад гэдэг юм уу, нэг голдрол бол оруулах хэрэгтэй. Энэ Монголын кино ингэ явж болохгүй. Тэгээд нэгэн суурилдсан юм болохоор төр засаг бол хөрөнгө гарах хэрэгтэй. Тэгээ энд бол байж тээ ерөөсөө 3 сая Америк доллар орно. Илүү орохгүй гэж би тооцоолдог юм. Нэгэнт энэ их орон байж тээ 1.8 миллиард тэрбум доллартай болсон юм бол нэг 3 саяыг л энэ Монголын үндэсний кинонд өгчихөлдөө байшин бариулж өгөөч тэдэн сая гэж биднүүд нэхээгүй шүү дээ. Ингэхээр бол шүү дээ удирдлагын зүгээс л энийг одоо яг гартаа аваад ерөөсө хөдөлгөх хэрэгтэй. Тэрнээс төрийн өмчийн хороог хараад бол тийм л дээ. Би за яг тэр байгууллага руу би их хандлаа л да. Үүний тэр юм ч одоо хинт хандах вэ? Энийг ямар би хөдөөж явна сайд очиод хэлдэг юм биш. Зам байхгүй юм л да. Залуучуудын киног үзэж байгаа бах. Залуучууд ямар шүү вэ? Сүүлийн кинонууд гайгүй шүү. Ер нь гайгүй. Би бол тэрийг бол тун гайгүй гэж үздэг. Ер нь сүүлийн үед одоо энэ нэг кино үзсэн л дээ. Тэнгэрийн үйл гэж. Тэр бол юу гэхээр тэр хятадын техникийн тусалцаатайгаар нэг хальсаар хийдэг. Хальсаар хийдэг. Тийм. Тэгээ ингэсэн чинь байж тэрийг ингээл үзэл тэр өргөр кино чадвар үзсэн чинь үнэхээр баг нүдний нөлөөс гарах гэж байна. Үгүй кино гэдэг чинь ийм байдаг санагдав. Үгээр нь тэнтэй сайхан дохрол. Эргэн тойр нөгөө Исериа дуу гэдэг чинь пижигнэл. Ингээл үгүй манай залуучууд бол хэрвээ бүх юм нь байх юм бол хийх нь байна штэ гэж. Тэгэхэд бол тэр киноны дуу гэсэн дууны найруулагч надад гүйж багшаа миний хийсэн ажил ямар байна гэж. Үгүй ямар ч байсан чиний хийсэн ажил бол үнэхээр сайн байна. Тэгж л уран мөхөөс яах вэ? Ингээл хийгээд байх юм болохоор байгаамаа. Тэгэхээр чинь байж тээ киноны төхөөрөмж гэдэг чинь үйлдвэрлэлийн төхөөрөмж нэг жижигхэн одоо их мундаг зориулалттай ганц хэрэг юмнууд байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр бүгдийг л хэрэгтэй бүгдийг тооцоол ингээл авахд л ерөөсөө 3 сая доллар л орно. Тэгээ тэрнийг бодлогын чанартай кино үйлдвэрлэлийн байгууллага болгоод тэндээ хүмүүс гэрээгээр төрөөсөө уран бүтээлч бужигнаа ингэж л байх хэрэгтэй. Тий. Одоо энийг л одоо үнэндээ бол хүсч ил байдаг хүн л дээ. Сайхан сэтгэлээр хийвэл хийх юм да. 75 жилээ байгаа. Зүгээр ажиллаж ирсэн улсууд цуглаад. Гэхдээ нэг их л байх. Тэгээд нэг 5 хоол идэх л байх. Тэгээ өөр одоо бид ийм уран бүтээл хийчлээгээд киноны үндсэн улсууд бол үзүүлэх юм хиндэж байхгүй. Жохон дамлын одоо тэнд тусдаа нэг кино өөр студигээд байж идэм үгүй юм. Бараг үгүй л болов. Балжин юм байна. Бүгдээрээ бүтээлээ барьж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл одоо юу ч байхгүй. Салчгаар эзэнгүй шиг болчих юм да. Тэр улсын буруу бас биш тийм ээ. Биш. Тэр сайхан юундаа байж байгаа гинтхийн гэхэр ч одоо тэгэл иймэрхүү гашуун үнний юм л одоо биднүүд байж гэн. Тэгэхээр энэ дээр бол би нэг юм бодож явдаг юм аа. Одоо төр засаг байна. Тэр сая би мөнгөний тухай ярьлаа шүү дээ тийм ээ. Хичнээн хэрэгтэй. Энэ төр засаг нь анхаарад Монголын үндэсний кино урлаг бол үнэхээр хэрэгтэй юм. 75 жилийн ойн болжээ гэвэл үгүй дээр үеийн тэр өөр кино мэдэхгүй байх үед л кино бол соён гэгээр үлэхийг ачаалбагтай зүйл юм аа гэл маш олон тогтоолууд гаргаад энийг үүсгэн байгуулсан юм чинь. Гэхдээ одоо дахиад ягаад сэргээж болдгоо юм. Тэр тогтоолууд зарим хүчин төгөлдөр шин байгаа даа. Байгаа. Тийм байгаа шүү дээ. Хүчин төгөлдөр хэвээр. Байгаа. Ерөөсөө киног үзүүлэх хэрэгтэй. Ард түмнийг одоо ер нь хараагийн нээх хэрэгтэй гэсэн утгатай тийм юунууд бол зөндөө байд юм байл. Тэгээ яг би бол өөрөө түүхчин биш л дээ. Ямар ч гэсэн түүхэн баримтыг ингээд сонирхоод харж яхад бол тийм юм байгаа шүү. Тэгэхээр одоогийн засаг бол энийг ерөөсөө гартаа аваад киног хөгжүүлэх зүйтэйгүүл хөрөнгөний батлаад өгчихэд тэгээд тэнд төхөөрөмжөө солиод үйлдвэрлэлийг явуулаа. Залуучууд байна шүү дээ. Мэдээлэх юм алга болсон гэж ярьдээ шүү. Архив дээр зогцоож хувцс муц юу ч. За. Тэр ч одоо ер нь яг миний хариулах асуулт биш юм аа. Ер нь тэгтээ юм алга болсон гинлээ. За би зүгээр мэдж байгаа нэг юм хэлье. Тэр дээр үуч одоо манайхны том гэрлүүд байдаг байлаа шүү дээ. Асаадаг. Тэр нэг гэрлийн одоо хоорондоо 20 кВт ших 17.5 кВт-ын гэрэл асаахад тэрний захилгааны утас гэдэг ерөөсөн за худалдах төлөвлөмийн бугуй шиг юм бүдүү юм байдаг гэсэн. Тэмцэхс утас. Тэр бол их олон байсан. Бүгд байхгүй.
тэсэнд яваад гэсэн. За баахан дээл хувцас бол байсан. Одоо тэрийг нэг ороход байна штэ. 90 хэдэн оны үед бүх хувцас нь шалан дээр bijсэн. Хэвтэж ийсэн. Одоо яасан юм бэ? Одоо хондоо цэргийн хувцас гэхэл миний мэдхэл нэг 700-аас хэрэг юм байсан юм. Гамингийн хувцас гэхэд нэг 300 грамм юм байсан. Гэр гэхэд нэг 20 30 гэр. Одоо зөндөл юм байсан. Одоо тэр энтрийг бол байгаа эсхийг бол мэдэхгүй байна. Хонь мал гэхтэл байж тээ биднийг одоо ажиллаа хөлөөлөж өгч яхад байж тээ 400-500 байсан шүү дээ. Бүгдийн идчихсэн юм уу? Зодон төгсөн юм уу? Иймэрхүү хөрөнгө бол өргөдсөн. За тэгээ ер нь энэ дотор бас их үнэтэй сайтай тоног төхөөрөмжүүд л одоо их хайранда. За тэгээд кино үйлдвэрийн газар 6.8 6.3 газартай байсан. Тэгсэн чинь манай хашаа байсаар хахад тэр дотор нь одоо дүнхээс орон сууцны байшин бариад. Бүр барихтаа архивын дэргэд хүртэл барьж байна. Тэр чинь одоо нэг өдөр байна гал гардаг дэлбэр. За энэ тийм уу ёрын юм болохгүй байх л да. Тэгвэл одоо яах вэ? Тэр өчнө олон хүний амь сүрч мэдхэр байгаа шүү дээ. Тэг ийм одоо бодлогогүй чиглэлгүй юм бол хийгээд байх юм. Нэг юм ихнээсээ нэг унцгаар хэлсэн. Би бол одоо за тэр Лектваген тэр нөгөө кабель одоо зэсний нөөцөнд одоо юм юм яваадсан зарим нь ховчлаад авсан бай гэж бодъё. Одоо дүүрч бас л их томол зохиол хамгийн аюултай нь юу гэвэл нөгөө бодлогын чанартай байсан тэр соёлын үнд өвд тэр олон кино тэр олон хальс байна уу юу гэдэг л хичнээн сая төгрөгөөр үнэлэхгүй юм байгаа шүү. За юу болов шээ. Зүгээр киноны их материал гэж бий. Нөгөө негатив материал бол улсын архивд 1990 он хүртэл бол бид ерөөсөө яг тушааж байсан учраас бол тэр бол байгаа. Тэрнээс хойш нөгөө хувийн улсууд кино хийгээд нэг юм хийчихэл кино үйлдвэрээс үйлчилгээ авчихал тэгэл нөгөө зураг ганцглаад яваад нөгөө тэрний энийг чи байгаа юм. Ерөөсөө л тэрнээс чинь зарим нь бол ерөөсөө улсын сандаа худалж явах хэрэгтэй юм байна шүү дээ. За яг одоо яриагаа хоёлоо тэгээд яриад дэвш битэр их юм ярина да. Их юм ярина дөө. Тэгээд яг өөдрөөр бодъё энэ Монголын кино урлагийг дахиж сэргээд нэг киноны үйлдвэрч юм уу киноны байгууллага эргээд нэг гараад ирээсэ. Тушаал шийдвэр гаргаад төр анхаарал даваад нөгөө талаасаа Монголд кино урлаг үүссний 75 жилийн ойг нэг дуграад тагаасаа. Дугар нэг чинь үнэлгээ өгнө шүү дээ. Ийм түүхийг бүтээсэн, ийм амт олон байсан, ийм Монголын урлагт хүнтэй хувь нэмэр юу ч гэдгийг тийм ээ. Нэг ингээсэ гэсэн сайхан юмар л одоо. Тийм. За би өндөрлөө. Бас ингээд өнөөдөр чамтай ярьж байна тийм. Бас чи нэг дугуй суудаг үнэлтэй. Ямар ч миний хоолойг бол хүчгүй байж болно. Гэхдээ ерөнхий сайдд бол ер нь манай ой болон шүү. Соёлын баяр болгоод тэмдэглээд тэрэ. Цогтой киноны 65 жилийн ой болно. Амьд минь түн бол ер нь тон цөөхөн байна. Энийг нэг том ямар ч гэсэн нэг зохиомжийн тэмдэглээсээ энэ бүгдийг бол би одоо лавсрын дарагтаа одоо удаадараа хэлж байгаа юм. Одоо бидний эдийг захирах хүн чинь лавсрын дарга бай тарах байх гэж би одоо ойлгож байна. Тэр хүн дээр очиод хэлж байгаа юм. Тэгэхээр бол юу гэхээр зэрэг аяр нь ой тэмдэглэх байхаа гээл тэгэл одоо хариуцж байгаа улсууд нь бол өө эн чинь тэгшойг л тэмдэглэдэг болохоос шинэ сондгоо ой тэмдэглэдэг юм гинэ. Гэхдээ тэр одоо тэмдэглэхгүй бол бид чинь байхгүй цөөрөөд байна. 500 хүнээс одоо нэг 80-аад хүн байна. Тэгээд хорвогийн Монголыг үзсэн юм. Гэтэл амьд мэд байгаа энэ улсуудыг нь 40 гаруй жилийн хөдөлмөрийг нэг үнгээд өгөөч. Түүхийн сонсоо. Тэгээд сонсооч. Энэ дэр би нэг хэдэн хүний нэр хэлмээр байна. Одоохоно Багшаа базар байна. Таны тийм ээ. Бавууж байна. Должин сүрэн байна. Цэрэн содном байна. Баянбат байна. За лото байна. Баатан байна. Тийм хэлсэн дөрөв. Ер нь гих мэтчил ингээл байж тээ. Маш олон хүн байна. Гэхдээ эднүүд чинь байж тээ энэ киноны чинь төлөөд амьд домог түүх шүү. Амьд домог түүх болсон шүү дээ. Тэгээд эднүүдийн хөдөлмөрийг бол үнэлмээр л санагддаг. Тэ? Тэгээ би чи түрүү асуусан шүү дээ. Яг би одоо хэрвээ чи төр засагт юу гэх вэ гэд асуух байсан бол би хамгийн түрүүнд энэ улсын минь хөдөлмөрийг энэ кино үйлдвэр байгуулахаас өмнө байгуулна гэж би бодоод байна шүү дээ, тийм ээ. Үнэлээч 75 жилийн ойг нэг энэ улсуудыг нэг баярлуулад нэг тэмдэглээч гэж. Яагаад би энийг хэлж байгаа юм гэхтэн зэрэг би бас энэ кино үйлдвэрийн удирдлагт нэг 22 жил яг толгойд нь байсны хувьд бол хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байгаа юм. Хэдийгээр одоо тэр эрх мэдлэн байхгүй ч гэсэн хэлэх эрх нь бол надад байгаа гэж би үзээд энийг бол зориуд хэлж байгаа юм аа. Ялангуяа техникийн чиглэлийн улсуудад хүн хүндэлтэй хандах хэрэгтэй. Ивэл энэ дээр манай төр их таруу ажиллаа гэж боддог.
Монгол телевизээ бол 10 хүн гавь тавьж байгаад ганцхан техникээс нэг хүн гавь тавьж. Ер нь бол болохгүй тэнцүү байх хэрэгтэй. За тэр яг төрийн юг одоо шамлж байгаа юмсгүй. Ер нь бол энийг аль ч талаас нь үнэлэх хэрэгтэй. Нэг л хармаар л юм баг. Харахад яг зүгээр нэг нь гүрвазар одоо телевизийн чиглэлийн хүн бас залуудаа кинон тоглож байсан. Нөгөөдгөө кинон үлдвэрт олон жил ажилласан хоёр хөл одоо хөөрөөд ирээд байна гэж бодох байх. Үгүй энэ бол өөр түүхийн тухай. Өөр үнэмшлийн тухай. Ийм Монгол битгий олон давтагдаасаа гэсний тухай ярьж байгаа юм шиг тийм ээ. Та хариулахгүй ч байсан болно. Одоо ухаандаа байна штэ. За өглөө кино. Жишээ авъя. Тэгэхэд тэр данзан тэр киноны үйл явдалд бол буруутж байгаа гаргадаг. А гэтэл одоо болохоор данзан зөв. Тийм ээ? Тий. Гэхдээ тэгэхээр түүхийн үнэн засаг тэр үе тэгжсэн юм чинь тэр кино тэр чигээрээ байж хэвчээ. А одоогийн хүн бол байж тээ данзан зөв бурууг нь ойлгох тийм толгойтой болсон. Тэгэхээр тийм юм үзүүлсэнгээд хэрвээ хуучны кинонуудыг ямар нэгэн хэмжээгээр хаах боох юм уу ийм бодлого явуулж байгаа бол бас л харгалзамж. Би ингэж боддгийн шүү. Араагүй л үүдээ яриач тээ. За мэдхгүй. Тэгэхээр би зүгээр наадахаш наад өнгөнөөс нэг юм бодож байна. Зүгээр нэг бидний засгийн байгуул солигдоод ирэнгүү чинь бид нар чинь бараг л Орсын харах тэр үеийн ярихыг л бараг устгах төгсөн шүү дээ. Тэр нөгөө хэдэн хувьцаалсан шуурсын дундор орсон байхыг үүсэх арга байхгүй. Тийм бодолч бас зарим нэг үнэтлэхэд байдаг. Байдаг гэж магадгүй. Тийм учраас өөрөөсөө өөрөөр хэлбэл дээр үеийн иймэрхүү чигийн кинонуудыг үгүйсгэх гэдэг. Энэ хандлага нь байдаг. Төгөл а бүр дээхэн үед бол байж тээ нөгөө эсэргүүнүүдтэй зэрэг бүгдээрнийхэн зургнуудыг хяргаад ерөөс архиваас арчи хайсан одоо юу ч байхгүй. Энэ ч эсэргүү, тэр ч эсэргүү, энэ ч эсэргүү гэдэг. Тийм байт юм бэл. Бүр тогтоол байт юм лээ. Тийм олсуудын зургийг хяргаж хай суугаа гэдэг. Сүүлийн үеийн хэсэгт л байханда энэ архивт бол бидний хяргуулаагүй л дээ. Жалангаж зургийг биш тээ. Позитив төрсөн дээрээс нь хяргаж л байсан шүү дээ. Ийм юм байдаг юм. Тэр түүхийг бид бол ерөөсөө гоёулж болохгүй би яг боддог. Түүхийг гоёулж болохгүй хоёрдугаар түүхийг өөрийнх нь байр суурьнд үнэлэх хэрэгтэй. Тэрний нэг түүх бол 75 жилийн түүхтэй Монголын кино. Өөрөө одоо манай 75 жилийн маань тухай сайхан санаа бодож сэтэж энэ дээд байгууллагуудын өөрийнхөө үгийг одоо хөргөж байгаад бол хамт олонныхын өмнөөс одоо байгаа улсуудынхын өмнөөс амьд мэнд байгаа улсуудынхын өмнөөс бол хөргөё гэж бодож байна. За баярлалаа. Та тэр яриа. За тэгээд би энэ өөрийнхөө одоо 50 жилийн хөдөлмөрийн талаар нэг юм кино миний хувь тавилан гэж юм ном бичсэн юм аа. За энэ ном бол юу гэхтэй зэрэг түүхэн баримтдаар төшгөл бичсэн зүйл учраас чи одоо дараагийн нэвтрүүлгэнд хэрэглэх одоо тэгэл кино урлагийн тухай ойлгох энэ чинь хэрэг болох байхаа гэж чамд би нэг өргөн баяраа. Баярлалаа. Аа. Сайхан ном байна.